Амар мэндий амгалан сайн байна уу? Дарнууд аймгийн Сэргэлэн сум Монгол улсын зүүн хязгаарын уудам тал нутагт орших тэнгэрэн өндөр газрын нуужим адууны төвөргөнд амьдрал нь зохилж байдаг түүх уламжил хөдөлмөр шингэсэн сайхан нутаг билээ. Энэ нутгийнхан эцэг өвгдийнхээ ухаан их нутгийнхаа хиймэрийг өвлөн өглөө бүр нарыг угтаж хөдөлмөрлөж өвөл зөнгөө мал сүргээ өсгөн төрнүүлж ирсэн ажилч эв нэгдэлтэй ард түмэн юм. Сэргэлэн сумын малчид адуучид талын явхааг уурганы үзүр шингээж тэсвэр хатуужлаа эмнэг хангалын нуруунд дээр өдөр тутамдаа сордог хүмүүс тиймдээч энэ нутгаас аймаг улсдаа нэртэй адуучид сайн эрс сайн адуунууд үе үеэрээ төрөн гарсан учиртай. Энэхүү уламжлалыг улам баттган адуу малтайгаа харьцах ухаан уур бугуул ташуурын ур чадвар эр зориг эвнэгдлийг сордог сумын авраг шалруулах адуучин дэмзэн Сэргэлэн сумын онцлог үйл явдлын нэг болсоор иржээ. Энэ удаагийн тэмцээнийг адуучин залуусаа нэгтгэж Сэргэлэн сумын адуучдын холбооны тэргүүн Мягмар дөржийн хад боргил мандайлан зохион байгуулж нутаг усынхаа адуучдыг урамшуулан эв нэгдэл нөхөрлөлийг эрхэмлэн нэгэн дөрлөг дор зангидсан юм. Мөн нутаг усынхаа хөгжил адуу мал адуучныхаа үйл хэргийг бодлого болгон дэмжин оролцсон Сэргэлэн сумын засаг даргын тамийн газар аймгийн авраг малчин сумын алдар туяаж лавг сүрэн аймгийн авраг малчин Батулд барчин 1-р багийн малчин Даваа давг барчин 1-р багийн малчин Батжаргал ар холоо 2-р багийн малчин Баатар ар холоо 2-р багийн малчин Молом нарын дэмжлэг хамтын оролцоогоор тэмцээн уралдаан өргөн дэлгэр амжилттай зохион байгуулагдлаа. Өнөөдрийн тэмцээнд сумын алдар туяаж аймгийн авраг малчин лавг сүрэн Энкултын Батчаргал нар өөрсдийн адуун зүргээ оруулж адууга таних ухаан адуучны ур чадварт үнэтэй хувь нэмэр орууллаа. Сумын авраг шалруулах адуучин дэмзэн Дорнод аймгийн Сэргэлэн сумын барчин 1-р багийн баруун бол нуурын хөвөөнд ёслол төгөлдөр болж өнгөрсөн нутаг усныхын сэтгэлд тод үлдлээ. Энэхүү тэмцээнээс аймаг улсдаа нэрэн дурсгах шилдэг адуучид тодорж залуу үед урам зориг өгч нутаг усандаа итгэх итгэлийг дахин нэг сэргээж буйн бахархалтай. Өнөөдрийн Сэргэлэн сум уламжлалт мал аж ахуйгаа түшиглэн хөгжил дэвшилттэй хөл нийлүүлж ирээдүй рүү итгэл дүрэн урагшилж байна. Сэргэлэн сум эзэн шиг малн мал шиг хүн шиг амьдардаг Монгол ахуй жинхэнэ дүр төрхийг хадгалж байгаа ард түмэн билээ. Сэргэлэн сумын орон шударгах адуучин 2026 тэмцээн ийхүү албан ёсоор ёслол төгөлдрөг хэлгээд бэлэн боллоо. Энэхүү сайхан тэмцээнийг санаасан зохион байгуулж байгаа Дорнод аймгийн Сэргэлэн сумын адуучдын холбооны тэргүүн сумын начин Мягмар дөржийн хад өргөл таныг байснаа хүндэтгэлтэйгээр орон залын энэхүү сайхан тэмцээний холоос зарим хүрэлцэн хийсэн Монголын адуучдын холбооны тэргүүн мөн хоёр таныг бас энэ сайхан адуучид маань мэшгээд шүдэх хэмээн хүндэтгэн ирж байна. За өнөөдрийн баяр наадмын үйл ажиллагааг албан ёсоор нээж үг хэлний хэмээн Сэргэлэн сумын засаг даргын орлогч Ганбаатарын ган дулуунарыг хадуун гадаг башилд уухан дүрлэгдэр хүндэтгэлтэйгээр орон залъя. За сайн байцгаана уу? Сэргэлэн нутгаараа овлож Сэргэлэн сумынхаа энэ сайхан тал нутаг дээр эзэн сууж байгаа эрхэм хүндэт цоглог золбоолог хэмэртэй адуучин түмэн адуучдаа болон Мартин Монголд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт үзэж та бүхэндээ өнөөдрийн мэндийг өгөн дэвшүүлье. За эртнээс Монгол морь төрийн сүлдэндээ залж унаж эдлэж хэрэглэж ирсэн сайхан түүхэн уламжлалтай билээ. Энэхүү сайхан
тэгэн соёлоо өнөөдөр төвийн дэлгэрүүлж сумын адуустын холбоо болон Хотын Монголч төрийн улс байгууллагын хамт олон маань өнөөдөр сумын аврах шалгаруулах тэмцээнэ хийж байна. Тэгээд энэхүү тэмцээнд зарим үеч оролцож буй цамлаг золбоолог хиймэртэй адуучид Хотын Монголчууд та бүхэндээ тэмцээнд нь амжилт хүсээд энэхүү сайхан тэмцээнийг нээсдэг мэдэгдэж байна. За сайн байцгаана уу. За би надуус цогон төргөн болоод ингээ 2 дахь жилдээ сумынхаа авраг адуучид хийж байна. За адуучин залуус та бүхэндээ амжилттай орцохыг хүсье өрөөё. За өнөөдөр Дорнод аймгийн Сэргэлэн сумын авраг нь амжилттай зохион байгуулж явагдаж байна. За сумын авраг шалралт адуучин тэмцээнийг сумын засагларын тамийн газрынхан бас дэмжин ажиллаж байна. Өнөөдөр бас Мартны өв соёлыг дэмжин ажиллаж байгаа танай байгууллага удирдлагуудаас баярсан болсноо илэрхийлье. Өнөөдрийн тэмцээний талаар сэтгэлээ олцооч. За юуны өмнө бас телевиз үзэн сууж байгаа нийт үзэгчтэй Сэргэлэн сумынхаа нутгийн зан олонны өмнөөс за энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Тэгээд энэхүү тэмцээн маань одоо адуучдын холбоо нь өнгөрсөн жил бас албан ёсоор бас байгуулагдаад энэ удаагаас 2 дахь жилдээ бас хийж байгаа. Тэгээд энэ жилийн онцлог гэвэл бас Мартин Монголчин төрийн бус байгууллагаас санаачлан давхар сумын авраг шалгаруулах Мартин Монголчин тэмцээнээс давхар хийж байна. За тэгээд энэхүү тэмцээнд маань бас хүрэлцэн ирж цаг зав зориулсан та бүхэндээ бас талархал илэрхийлье. Тэгэлгүй байх уу. Өнөөдөр бол үнэхээр сайхан өдөр байна. Тэмцээн уралдаа маань бас өргөн дэлгэр үнэхээр сайхан зохион байгуулагдаж байна гэж би харж байна. За их олон адуучин залуус маань ирж хуран чуулж байна. За мөн бас Мартин одоо өв соёлоо түгээн дэлгэрүүлж байгаа эмэгтэй бүсгүүчүүд маань бас сайхан үндэсний суран эдлэл болон за хазаар эмээлээ бас сайхан чимж тэмцээнд оролцож байна гэж харж байна. Миний хувьд Монгол их орныхоо 205 сумаар сумын салбар албаа байгуулж байна. Тэгээ нэг зүйлийг хүсэж байгаа зүйл нь юу гэхээр сумын засагларын тамийн газрынхан жилдээ нэг болдог сумын авраг адуучин тэмцээнэ нэг дэмжиж ажиллаач гэж хүсэж байна. Тэгэхээр өнөөдөр бол өөрөө чи хувьд та Сэргэлэн сумын хувьд бол бүгдээрээ сайхан дэмжиж ажиллаж байна. Бусад сумдуудаас онцлог байна. Сайхан байна. Баярлалаа. Ер нь цаашдаа сумын адуучдын холбоо ер нь өв соёлоо түгээн дэлгэрүүлж байгаа сайхан Монгол наадмууд бол сайхан дэмжиж ажиллана гэж тэр цаашдаа бас бодож ярилцаж яваа. Тэгээд цаашдаа сайхан дэмжиж явна. За сайн байна уу? За сайн байна. Сайхан үлдсэн сайн уу? Сайн явж байна. Сайн явж байна. Өнөөдөр Сэргэлэн сумынхаа сумын аврагаас хүрэлцэн гэрж байна. Сэргэлэн сумын маань ард иргэд сумын аврагаас өргөн дэлгэр сайхан зохион байгуулдаг юм байна. Тий. Тэгээд нодон жил нэг зохиосон. Өнөө жил тэгээд өшөө өргөн дэлгэр зохиох гал тэгээд үдчил байна да. Өөрөө ч хувьд бас дэмжин ажиллаж байна. Ивент гэж ажиллаж байна. Өөрөө харин дүүтэйгээ нийлээ тэгээд адуучдын холбоотойгоо нийлээд адуугаа оруулаад энэ аль болох адуучдын залуучуудаа дэмжиж явж байна да. Энэ тэнд тэгээд хэдэн зүүнрээ дагуулаад тэгээд хаана тэмцээн болно тийшэл зорж ил явдгийн дөө ер нь. Тий. Яг хөө тий. Нэг явж байгаа юм ингээд дүүнрээ ямар нэг тэмцээнд оруулаад дээш нь гаргахын төлөө тэгээд тийм л зорилготой явж байна да. Намайг Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн залуу манчин Батчаргал гэдэг хүн байна. Монгол хүн ямар байгаасаа гэж хүсдэг вэ? Одоо энэ даяарчилж байгаа нийгэмд Монголыг монгол чигээр нь авч үлдэх одоо чухал зүйл нь бас Мартны өв соёл байна. Тэгээ өвлийн наадам бас байна шүү дээ, тийм ээ? Тий. Одоо мор гэдэг чинь одоо юу л байна л да. Одоо имэйл хазаар ер нь бүх юм л тэгэл ер нь хууснаар нь л эдэлж болгоно. Боломж юм уу гэж бодож явдгийг. Ер нь сураар бол бүх юм хийгээд мөнгөн эдэл байдаг бол тэрнийгээ хэрэглээл тэгэл хүн бол байгаа юм байгаагаар нь хэрэглээ явбал би болж явах юм бол гэж боддیں۔ Одооны залуучууд тэгээд ер нь том жижиггүй ер нь уурга барьдаг болж байна. Одоо манай ийшээ ер нь жигтгэл тийм болж байна. Тэгээд морь унж байгаа хүмүүс ер нь ховордол тэгэл манусыг дагаж л хүмүүс ер нь малд явж байна дөө. Одооны залуучууд бол тэгж л явж байна. За тэгээ өнөөдөр тэмцээн уралдаараа дэмжин гэжилж байгаа танд болон танаа гэр бүлд баярсан талснаа илэрхийлье. За баярлалаа. Та бүхэн ажил үйлсэд амжилт хүсье. За сайхан өвлөж гэнэ үү? За сайхан. За өнөөдөр сумын авраг нь өргөн дэлгэр сайхан болж байна. За өстой сайхан болж байна. Сайхан явж байна. Өөрөө чи хувьд аймгийн аврагаас медальтай. Тэгээд өнөөдөр сумын аврагаас дэмжин ажиллаж байна. Тий. Одоогийн залуучуудаа сайхан дэмжин ажиллаад ингэ явж байна. Өнөөдөр бас адуугаа оруулж байна. Аймгийн аврагтаас 2 дорж байлаа.
талын төм одондоос 5 дугаар орнд орж байгаа. Жижиг шажиг тэмцээнүүдэд л олон орж ийн олон сайхан байр эзэлж ийсөө. Сумын адуучдын онцлог нь сайхан морьтой ба залуучууд нь. Өстө одоо сайхан морь хараа эдэлдэг. Манай сумын залуучууд ер нь тэгээ сайхан сур эдлээ хэргэлдэг юм дөө. Бас нэг чухал зүйл нь бас сур эдлээ маш их хэргэлдэг юм байна те. Тэгэлгүй яхаа одоо ингээ сайхан залуучууд морио унж ийн. Адуундаа одоо сайхан морьтой явж ин да залуучууд. За Монгол хүн ер нь ямар байгаасаа гэж хүсдэг вэ? Өнөөдөр яг эдгээр 3-9 хүйтэнд сумын аварга хийж гэн яг залуучуудынхаа төсвөр хатуужил яг л эд тавыг сорж байна да хүйтэнд. Чин хэвээ өнөөдөр бас жавартай ч гэсэн бас адууны ил чин жавар татгцсан сайхан өглөө байна. За авч та бүхэн минь сайхан өвлж гэнэ өө. Эдгээр 3-9 хүйтэнд жавар тачилсан энэ өдрүүдэд Дарамт аймгийн Сэргэлэн сум дээр Сэргэлэн сумын сумын аваргын зохион байгуулагдаж байна. За монголчууд ярьдаг монгол хүн мориноосоо хизээч хүнд ирж болохгүй. Монгол морныхоо өв соёлыг бас түгээн дэлгэрүүлэх ёстой. Дэлхийн талыг эзэлсэн монгол адуу монгол хүн өөрсдөө хайрлах ёстой. Тэгээд өнөөдөр Сэргэлэн сумынх маань өргөн дэлгэр тэмцээн уралдаанаа сайхан зохион байгуулж байна. Сэргэлэн сумын адуучдын албан дэргэн хат өргөлтэй та бүхнийг уулзуулах гэж байна. За сайхан үлж байна уу? Сайхан үлж байна уу? Сайн явж байна уу? Сайн явж байна. За өнөөдөр Сэргэлэн сумынх маань сумын аварга өргөн дэлгэр зохион байгуулж байна. Тийм ингээд чадгач нэгээрээ ямарчсан. Залуучуудаа бас нэг уриалаад тийм моринд нь ойрхон байх га тэгэл өвөл өмжлөө бодно л явна да. Өөрөө чи өвд өнгөрсөн жил аймгийн бүсээ өргөн дэлгэр хийж ийсэн. Өнөөдөр ч гэсэн өргөн дэлгэр хийж байгаа. Зохион байгуулалтыг бол сайхан баг хамтлагтайгаа нийлээд зохион байгуулдаг юм байна. Яг хөө тэгээд тэгээ надлан одоо би одоо надад толгойн төргөний аваад 2 дахь жилдээ болж байна. Надлан сумынхаа аваргыг хийгээд тэгээд хойд бүсээгээд сум 10 адууч ингээд 6 сумын 60 адууч оролцож байсан. За энэ жил сумынхаа аваргыг ингээд 12 сартаас амжсангүй одоо л хийж байна. Тэгээд залуучууд маань адуучтаа бас өргөн дэлгэр сайхан оролцож байна. Өнөөдрийн тэмцээн уралдааныг ямар хүмүүс дэмжин ажиллаж байна? Ямар хүмүүс адуун зэрэг оруулж байна? За энэ манай Дорн тамгийн Сэргэлэн сумын 1-р өгийн аймгийн аварга малчин сумын алдар туяач Сэрэн дугнаа лавгсруу ах маань. Тэгээд 2-р өгийн одоо манай адуучин Батчаргал гэдэг найз маань ингээд бас адуугаа энэ хоёр маань адуугаа оруулаад ингээд энд хийж байна да. Дон дээрээ мөрдөө ялгаж авчаал. Өөрөө чи адуучин ямар байгаасаа гэж хүсдэг вэ? За яг одоо тэгээд мориндоо өвтө морио унаад адуундаа явж идэг. Тийм л байгаас гэж одоо залуучуудаа уриалж байгаа шин. За тэгээд өнөөдрийн тэмцээн уралдааныг дэмжин ажиллаж өнөөдрийн тэмцээн уралдааныг одоо хүмүүсээс тэгээс хамтран зохион байгуулж байгаа. Тэгээд өнөөдрийн тэмцээн уралдааныг сэтгэл гаргаж зохион байгуулж байгаа танай хамт олон бас баярлалаа бас найдрыг хэлье. За маш их баярлалаа. Тэгээд за ингээд 1-р угаас ивент итгэсэн аймгийн аварга малчин Дэмбэрлийн Батгул дахтаа баярлалаа. Аймгийн аварга малчин сумын алдар туяач лавгсруу ахтаа баярлалаа. Тэгээд одоо залуу адуутсан Даваадаг найздаа баярлалаа гэж хэлье. 3 адуугаараас ивент итгэж байгаа дархны 3-ыг. За 4-5-ыг болонгууд манай 1-р өгийн Шаалуугийн Батчаргал гэдэг найз манаас нэг хондонцоо хоньор ивент итгэж байгаа. За нэгийн энэ манай бас 1-р өгийн малчин Цэрэн дам гэдэг найз манаас нэг хондонцоо хоньор ивент итгэж байгаамаа. Тэг ингээд нэг 5 байртай. Одоо 5 байраа аваад тэгээд дархан яасан 5 байраа аваад загал руу яв. 3 загал суманд одоо аймгийн хойд бүстэй. Тэр лүгэл явна да 26-нд. За баярлалаа. Тэгээд олон сайхан хүмүүсийг моринд оруулж байгаа. Энэ сайхан агуу үлсэд нь амжилт хүсье. Олон сайхан аваргуудыг Сэргэлэн нутгаас төрөн гаргаарай. За баярлалаа. Хичээх болноо тэгээд. Сумынхаа адууч гэсэн баярлалаа гэж хэлье. Өргөнөөр оролцож байна. За Монголын адуучдын албаа Монгол адуучин байж Дорн аймгийн Сэргэлэн сумаас Сэргэлэн сумын сумын аваргыг бүрэн ихээр нь бэлтгэн үзүүлж байна. Үзэгч та бүхэн минь духлан сууж таалан болгоно оо.
За ийхүү Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2026 оны сумын авраг шалруулах хатуучин нэмзээний адуучин нэмзэн эхлэхэд бэлэн болжээ. За тэмцээн уралдааны салхийг нээж Сэргэлэн сумын хатуучдын холбоон дэргүүн Мягмар дөржийн хад баргал нээж тэмцээн уралдаанаа эхлүүлж байна. За өнгөрсөн жил аймгийн бүсийн аварга амжилттай зохион байгуулж сумын аварга өргөн дэлгэр зохион байгуулалтыг өндөр түвшинд амжилттай зохион байгуулж байна. За мэдээж холбооны тэргүүнийг сэтгэлтэй хүн авч явдаг. За Монгол эх орны 330 сум 21 аймаг 9 дүүрэгтэй Монголын адуучдын холбоо салбар холбоотой болж байгаа. Дараагийн 3 адуучин залуу гарч ирж байна. Сэргэлэн сумын Ар хоолой багийн адуучин Гам тулгын Батэрдэн, Ар хоолой багийн адуучин Батцэргийн Мөнх Чавхлан, Очир хүрээ 4-р багийн адуучин Отхон даваагийн Мэдрээ нар гарч ирж байна. Та сумын аварга нь 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. За Гам тулгын Батэрдэн гарч иржээ. За морины зөвд бол тонгоосон. За дэшүүраа шүүрж байгаа маань морины явдлаа чангалаад уурга шүүрчээ. Уурга дэшүүрэн дээр өндөр оноотой болоод гарч ирж байна. За морьтой шургуун дээр нь ганц морийг гаргаж өгсөн зөв талаасаа шургуулсан. За арайлуулсангүй. За явган дээр алдхал юм бол тэмцээнэ өндөрлөд 3 морийг гаргаж өгсөн. Хонгор алдсан морийг уургалсан. Алдж байна. За Батцэргийн Мөнх Чавхлан Ар хоолой багийн адуучин. За дэшүүраа шүүрээд уурга шүүрч байна. За дэшүүр уургыг бол төвггүйхэн шүүрээл гарч байна. Морьтой шургуун дээр нь 2 морь гарч ирж байгаа юм байна. Уургалсан уурга алдаад тавиад уучж байна. За явган шургуун дээр бас л 2 морь гарч ирж байна. Үзүүрийн шар галзсан морийг уургалсан болож дутаж байна. За Отхон даваагийн Мэдрээ гарч ирж байна хээр морьтой. За дэшүүраа алдаж байгаа юм байна. Уурган дээр ирээд тонгоосонгүй. За дэшүүр уурган дээр жоохон тооцоол алдаж байна. Морьтой шургуун дээр нь олон морийг гаргаж өгсөн. За адуучин унах мориал уургалдаг гэж байгаа. За Мэдрэгийн хувьд бол дундаас нь суглаал сайхан саарл морийг уургалж байна. Дараагийн 3 адуучин залуу гарч ирж байна. Саарл морьтой гарч ирж байгаа адуучин бол Очир хүрээ багийн адуучин Алтан гэрэл. Зээрд халдсан морьтой гарч ирсэн адуучин бол за өнгөрсөн жил сумын аврагта 2 дугаар байр шалгарж ирсэн Мөнх хоёр. Алаг морьтой гарч ирсэн адуучин бол Энкодын Батчаргал нар гарч ирж байна. За Батчаргалын хувьд бол өнөөдөр адуун сүргээ оруулж дэмжлэг үзүүлж байгаа. За хол өрийн шургуул тэмцээндээс их оролцдог. За дүүнрээ дагуулаад бүр улсын авраг шалрал адуучин нэмзэн Өвөрхөнгөн аймгийн 900 сум дээр хүртэл за өнгөрсөн жил явж ирсэн. За ингэж л одоо нутгийн дүүнрээ дэмжиж явдаг. Сайн адуучаан. За Алтан гэрэл саарл мартайгаа гарч ирсэн дашууран дээр тонгоосонгүй уурган дээр ирээд за уурган шууран дээр болсонгүй. За морьтой шургуун дээр нь 2 морийг гаргаж өгсөн алдаж байна. За өнгөрсөн жил сумын аврагта 2 дугаар байр шалгарсан Мөнх хоёр явжээ. За дашууран дээр тонгоосон уурган дээр ирээд уурга алдаж байна. За морьтой шургуун дээр нь 2 морийг гаргаж өгсөн алаг морийг уургалсан алдчихлаа. За 2 дугаар багийн адуучин Энкодын Батчаргал явжээ алаг морьтой. За дашууран дээр дотож байгаа байна морины явдлаа чангалсан уурган дээр ирээд за хойноос нэг тонгоогоод алдаж байна. За морьтой шургуун дээр нь 3 морийг гаргаж өгсөн. За бас л дундаас нь аим ямар гоё уургалва. Ер нь адуу өнгөрч явсан. Сайн адуучин гарныхаа ивээр л уургалж байна. Бас л гоё уургалтыг харуулж байна шүү. Уургын морин ч сайхан суудаг юм байна. Сайхан жуургалдаг сайн жуургын морьтой хүн байна. За 6 оноотой болсон явган шургуун дээр нь 3 морийг гаргаж өгсөн дутаж байна. Хонгор алдсан морьтой гарч ирж байгаа адуучин бол Энх тулгын Анх хоёр. Хонгор морьтой гарч ирсэн адуучин бол Хишиг дүүрэнгийн Сумьяа Озар. Ган тулгын Хаян Ирван нар гарч ирж байна. За өнөөдрийн тэмцээн уралдааныг сумын засаг даргын тамийн газар Сэргэлэн сумын малчид хөдөлмөрчид бас дэмжин оролцож байна. За Энх тулгын Анх хоёр явжээ хонгор алдсан морьтойгоо. За дэшүүраа шүүрж байгаа маань морины явдал суларсан морины явдлаа зассан уурга ирээд шүүрч байна. За би түүхэн удаа шүрүүл тарж байна да. За ямар тач уурга шүүрэн дээр оноотой болсон. За морьтой явган шүргүүн дээр сайхан оноо болжтэй болохоор байна. 2 морийг гаргаж өгсөн. Нилээн дутж байна. За явган дээр харин өөрөө гүгээд хонгор алдсан морийг уургалсан боловч алдчихлаа.
За 4-р багийн адуучин Сумын авзар явжээ. За би хаа сайхантай уурган дээр ирээд уургаа бас алдчихлоо. Замартай ширүүн дээр нь 2 мөр гарч ирж байгаа маань урд уурч ойрхон гарлаа да. Заган тулгын хайн хэрваа яга мартай явсан. За дэшүүрээ алдаж байгаа маань уурган дээр ирээд уургаа бас алдажээ. За хоёр нь тулаад ирлээ дээ. Уурлах боломж байна. Алдчихлаа. За дараагийн адуучин залуучууд гарч иржээ. За буурал мартай гарч ирж байгаа адуучин бол за 4-р багийн адуучин Отхон зүрэнгийн ган лавг. За 2025 оны Сумын аврагтаа 3-р байршил гарч ирсэн. Саарл мартай гараад ирсэн адуучин бол за 2022 оны аймгийн аврагын мөнгөн медаль хүртэж байсан. Лавг зүрэнгийн Ирэнчин. За 2023 оны Сумын аврагын 2-р байрын шагналд адуучин Ням сүрэнгийн Май дэлгэр наргаж ирж байна. Саагрын шилдэг залуу гараад ирлээ дээ Сэргэлэн Сумын. Заавар хүмүүс ер нь аврагл байдаг юм да. Саагрын залуу өнөөдөр одоо яаж оролцох нөө? Үзэгч та бүхэн дэлгэрэнгүй харнаа. За Отхон сүрэнгийн ган лавг буурал мартайгаа явсан. За дэшүүраа шүүрээд мөрний явдал сулраад за уургийн мөрчийн чигээр явдаг юм байна. Уургал шүүрэн дээр 6 оноотой болж байна. За би тэгвэл удаа шүүрүүл харж байна да. Самартай ширүүнээр ганц мөрийг гаргаж өгсөн. Уургасаа та сартаа юу саргууг нь харна гэдэг чинь энийг хэлнэ. За адуучун сартаа адууны сарын харна. Саргуу адууны магныг харна гэдэг чинь бас ур чадвар. 15 оноотой явган ширүүл нь 2 мөрийг гаргаж өгсөн. Алга мөрийг уургалсан. Алдаж байна. За Ням сүрэнгийн Май дэлгэр цагаан мөртэй явсан. За дэшүүрээ алдаж байгаа маань уургийн мөр уурган дээрээс хол өрөнгөрчлөө. Уургал шүүрэн дээр оноо авсангүй хонгор алдсан мөрийг хөшөөлтчлаа. За өнөөдрийн тэмцээн оролдоонд Адуун сүрэг оруулж дэмжлэг үзүүлж байгаа Лав сүрэнгийн Ирэнчин гараад иржээ. Саарл мартайгаа за уургал шүүрэн дээр бүхэл 9 оноотой болж байна. Замартай ширүүн дээр нь 3 мөрийг гаргаж өгсөн. Уургалсаа. За нийлбэр оноо 18 оноотой боллоо. За 2022 оны аймгийн аврагын мөнгөн медаль. За талын дүмэн адуучин нэмзэнд 5-р байр шалгарч ирсэн. За 2025 оны Агдан нүрээ түлэгж ирсэн наадмын сорилго наадмаас амжилттай оролцож Шилийн хөлийн нутаг Шилийн бөг тайрхан дээр очиж тэмцээн оролдоонд оролцож ирсэн. Сайн адуучин явган шүүн дээр уургалаад 27 оноотой болоод тасарчлаа. За хойноос гарч ирэх адуучин залуучууд ер нь хариуцлагатай боллоо доо. Эхний адуучин 27 оноотой болоод тасарч байна. Багийн адуучин залуучууд гарч ирж байна. За баруун гар талаас за Сумын аврагтай 2-р байр, аймгийн аврагтай бас 2-р байр шалгарч ирсэн. Сумын авраг адуучин Эрдэнэчор. За хонгор барьтай гарч ирсэн адуучин бол Наран хуйгийн ган хуйг. За олон тэмцээн оролдоонд амжилттай оролцож байсан. Дорж дэрэм нар гарч ирж байна. За адуучин залуучууд жил болгон гэ Сумын аврага хүлээн. За Сумын аврагтай өөрийгөө бэлдэн. За адуу малдаа явна. За адуучин тэмцээн хөгжснөөрөө залуучууд адуутайгаа ойрхон байж Монгол их орноос эзэнтэй байлгаж байгаа. За Эрдэнэчор явжээ. Морой гүйдэ төлөвлөсөн. За дэшүүрээ алдаж байгаа маань уурган дээр ирээд за уургаа шүүрээд 3 оноотой болж байна. Асал сайн адуучин залуу морьтой ширүүн дээр 4 морийг гаргаж өгсөн. Алдаж байна. За 2-р багийн адуучин Дорж дэрэм бор морьтой явсан. За дэшүүрээ алдаж байгаа маань. За дэшүүр алдсан уургаа шүүрнэ. За ямар тач уургаа шүүрээд 3 оноотой болж байна. За морьтой ширүүдэр нь алаг мөрийг гаргаж өгсөн. За алаг мөрийг байран дээр нэргүүлээд. За тэр хүн зайнд л ер нь бас мэдрэмжтэй ургалж байна да. Их л одоо хараатай залуу байна. За адуу ер нь гიშгэдэл өгөхгүй байран дээр нэргүүлнэ л гэдэг ч одоо энийг хэлнэ. За 12 оноотой явган ширгүүлж байна. 2 мөрийг гаргаж өгсөн. Хонгор мөрийг уургалсан. Алдаж байна. За Наран хуйгийн ган хуйг хонгор морьтой явсан. За дэшүүрэн дээр тонгоосон уурган дээр ирээд. За нэг тонгоож үзээл алдаж байна. Морьтой ширгүүн дээр нь 4 мөр гарч ирсэн. Алдчихлаа. Тонг харамсалтай байна. За дараагийн адуучин залуучууд гарч ирж байна. Заалаг морьтой гарч ирж байгаа адуучин бол Мегмар сүрэнгийн Төмбаяр. Сартай хээр морьтой гарч ирж байгаа адуучин бол Энквалтын Болор Эрдэнэ. Төмөр хуйгийн Ирэнчин нар гарч ирж байна. За эдгээр 4-9 үетэнд Сумын аврага амжилттай зохион байгуулж байна. За адуучин хүмүүс за харин хүүтэн болох тусмаа уламж ахваажиж
Адуундаа явж за Монгол хүний төсвөр төвчээр иглэр нь харуулж яадаг хүмүүс Мягмар сүрэнгийн Түн баяр явж байна. Ам цагаан хэр бэртээ явсан ташуураа алдаад уургаа шүүрч байна. Замартай ширүүндэр нь 2 мөрийг гарч өгсөн шар галзан мөрийг ууралсан боловч тутаж байна. Сайн голдын болор эрдэн сартай хэр бэртэйгээ явсан ташуураа алдаж байгаа маань уурган дээрээд уургаа шүүрээд 3 ноттой болсон. Замартай ширүүн дээр нь 3 мөрийг гарч өгсөн үзүүрийн гадаг шургуулсан уургаа алдаа тавиад уучлаа. За төмөр хуйгийн 90 гарчээ 2 дугаар багийн адуучин. За ташуураа алдаж байгаа маань мөрний явдлаа чангалсан уургаа шүүрээд 3 ноттой болсон. За бид бүхэн удаа ширүүл харж байна да. За 3 ноттой мөртэй шургуулах нь 3 мөр гарч ирсэн. Хонгор мөрийг даваа шургуулсан аадаа бас л гоё уургалдаг залуу байна. 2 адууны цаатлыг уургалж яа штэ. За уургийн барин сайн юм 2 гарын тамирч сайтай байна. За 12 оноотой явган шургуулж байна. 2 мөр гарч өгсөн үзүүрийн гадаг шургуулаад тусаад нийлбэр оноо 21 оноотой болчлоо. За 27 оноотой 21 оноотой адуучин залуучууд гарч ирж байна. За сүүлийн үед адуучин дэмзээ хөгжиж залуучууд нэгнээсээ хэдэн оноотой төрүүлвэ вэ гэж асуудаг болсон. За тэгэхээр дүрм тодорхой болж тэмцээн урдаа ямар нэгэн маргаан байхгүй. За гол нь адуугаа сайхан гаргаж болигддаг адуутай байх юм бол тэгэл тэмцээн урдаа ямар нэгэн хэл маргаангүй сайхан болдог. За хонгор мөртэй гарч ирж байгаа адуучин бол 3 дугаар багийн адуучин Шарва. За халдсан мөр улаан дээлтэй гарч ирж байгаа адуучин бол 3 дугаар багийн адуучин Батэрдэн. За 1 дугаар багийн адуучин Батцэргийн Мөнхөргөл нар гарч ирж байна. За өнөөдрийн тэмцээн уралдаанд 36 адуучин залуус эд хав эдрийн жохоо сорин өрсөлдөж аврагаан тодруулж байна. За Батцэргийн Мөнхөргөл явжээ. За ташуураа шүүрээд уургаа шүүрч байна. За морины явдал жоохон суларлаа. 6 ноттой болсон. За мортой ширүүн дээр нь 2 мөрийг гаргаж өгсөн зөв талаасаа уургалж байна. За олсонгүй. За аюуган ширүүн дээр ганц дуу гарсан хонгор мөр өөрөө гүгэд уургалсан. За байран дээр нэргүүлээл. Бүхэл 9 аваад 15 ноттой болж байна. За би түүхэн удаа ширүүл харж байна да. За адуучин залуучууд ер нь адууга унгаахаа байсан. Барьж сургуулнаа л гэж ба. За дэлхийн талыг эзэлсэн Монгол адууга монголчууд биднэр л өөрсдөө хайрлах ёстой байгаа. За Батэрдэн гарч иржээ. 3 дугаар багийн адуучин. Уурган дээр ирээд уургаа шүүрсэй. За 6 ноттой болж байна. 2 адуу гарч ирж байна. Анхааралтай хэрэгтэй уурган мөрөө явуулсан. Уургалсаа. За арай давхан уургалаа л уурга алдаж байна. За явган ширүүн дээр 3 мөрийг гаргаж өгсөн. За нөгөө шар галзсан бар явсан да. Асал алдаж байна. За энэ шар галзсан мөрийг уургалах гэж залуучууд их алдаад байгаа. За 3 дугаар багийн адуучин Шарва явжээ. За ташуураа шүүрж байгаа маань. За мөрний явдал суларсан уургаа шүүрээд 6 ноттой болсон. За би түүхэн удаа ширүүл харж байна. За 20 адуучин залуучууд уургын мөрөө бэлдэн, уургаа бэлдэн, нэмэлээ бэлдэн. За бие бэлдэн тэгэл бүхэл юмыг шаардаж ажиллаад да. Авраг адуучин болж байгаа. Дараагийн адуучин залуучууд гарч ирж байна. За ягамэр улаан дээлтэй гарч ирж байгаа адуучин бол за өнөөдрийн тэмцээн уралдааныг ивент гэж оролцож байгаа. 2 дугаар багийн адуучин Батбаярын Баатар гарч ирж байна. За хонгор мөртэй гарч ирж байгаа адуучин бол 3 дугаар багийн адуучин за Болдын Мөнхөрдөн гарч ирж байна. За 3 дугаар багийн адуучин за Нүүдэлчин фестивалд 5 дугаар байр шалгарч яасан. За өнгөрсөн жил аймгийн бүстэй 5 дугаар байр шалгарсан Миндбаярын Батчулуун гараад ирж байна. За Батчулууны хувьд бол адуучдын холбооныхаа нарийн бичгийн даргыг хийдэг. За 3 жил дараалан сумын аварга хамтран зохион байгуулж байна. За сумын аваргатаа 5 дугаар байр шалгарч яасан сайн адуучин. За Миндбаярын Батчулуун явжээ. За ташуураа алдаж байгаа юм байна. За уурган дээр ирээд за их удаа ширж байна. За мөртэй ширгүүн дээр нь 2 мөр гаргаж өгсөн буурал мөрийг шургуулаад оноогоо нөхч энэ да. За ямар тач бүхэл 9 оноо авч байна. Алдаг мөрийг гаргаж өгсөн. За ер нь зөв талаасаа л уургалдаг штэ. За Болдын Мөнхөрдөн явжээ халдсан мөртэй. За ташуураа алдаж байгаа маань морины явдлаас болсон уурган дээр ирээд нөгөө талаас илгэсэн. Уурга алдаж байна. За мөртэй ширүүн ганц саарл мөрийг гаргаж өгсөн. Саарл мөр чир ширүүнж явсангүй.
Сархиттай алдахгүй юм байна. За би түүхэн удаашруулж харж байна да. За аюулгүй ширүүн дээр нь хонгор алдсан мөр үзүүр дээр гарч ирж байна. Уургалсаа алдчих юм. За Батбаатар явж вэ. 2 дугаар бүгийн ядуучин. За өнөөдрийн тэмцээн уралдааны 5 дугаар байрыг ивент тэтгэн оролцож байгаа. Алдаж байна. За их хашир байна өө. Ер нь бүргний хойд дээр суугаад ургалсан. Дараагийн ядуучин залуучууд гарч ирж байна. За зүүн гар талаас Бормортой гарч ирсэн ядуучин бол Пүрүү дөржийн Бямд орж. Саарламартай гарч ирж байгаа ядуучин бол за өнөөдрийн тэмцээн уралдаанд адуун сүрэг оруулж байгаа лав сүрэнгийн хорлоо гарч ирж байна. За Хээрмартай гарч ирсэн ядуучин бол 1-р бүгийн ядуучин Мөнхбаяр. За харин тэмцээн уралдаан зохион байгуулахад ивент тэтгэж байгаа адуугаар оруулж байгаа хүмүүс эрхэм чухал байдаг. За Мөнхбаяр явж хонгор алдсан мөртэй. За дэшүүр алдаж байгаа юм байна. За амарны явдлаа чангалаад уургаа шүрээд. За амартаж уурга дэшүүрэн дээр 1 оноотой олж байна. За амартай ширүүн дээр нь 4 мөр гарч ирсэн. Алдаж байна. За Пүрүү дөржийн Бямд орж. Бормортой явсан. За дэшүүрээ алдаж байгаа маань уурган дээр нэвт явж ирээд уургаа шүрсэн. За 3 оноотой олж байна. За амартай ширүүн дээр нь 2 мөрийг гаргаж өгсөн зөв талаасаа уургалсан. Алдажээ. Лав сүрэнгийн хорлоо гарч ирж байна. Саарламартай. За дэшүүрээ шүрээд. За уурган мөрөө дарбад хөдлөсөн уурган дээр ирээд алдчихлаа. За амартай ширүүн дээр нь 3 мөрийг гаргаж өгсөн үзүүрийн ядуу шургуулаад байран дээр нэргүүлээд бүхэл 9 оноо аваад нийлбэр оноо 12 оноотой болж байна. За аюулгүй ширүүн дээр нь 4 мөрийг гаргаж өгсөн. За хонгор алдсан ядууг суулж авч үлдээл. Оноогоо авч байна. За 3 дөрөлдөө жигдхэн сайхан оролцоол дэшээ гарч ирж байна да. За дараагийн ядуучин залуучууд гарч ирж байна. За Жоромортой гарч ирж байгаа ядуучин бол 1-р бүгийн ядуучин лав сүрэнгийн даваа даваг. Алагмартай гарч ирж байгаа ядуучин бол Батэрдэн. Саарламартай гарч ирсэн ядуучин бол Баасан дөржийн Хангал гарч иржээ. За Хангалын хувьд бол бас л аймгийн бүс томоохон тэмцээн уралдаанд оролцоод үтсэн ядуучин. За даваа давгийн хувьд бас л туршлагатай. Бооцоо шургуу тэмцээн олон чарсан залуудаа. За Баасан дөржийн Хангал явжээ Саарламартай. За дэшүүрэн дээр ирээд зарим тонгоосонгүй мөрний явдлаа чангалаад уургаа шүрээд 3 оноотой олж байна. За би дүүхэн удаашруулж харж байна. За амартай ширүүн дээр нь 2 мөрийг гаргаж өгсөн зөв талаасаа уургалсан. Алдаж байна. За лав сүрэнгийн даваа давг. За мөрний зөв тал тонгоох нь дэшүүрээ алдаж байгаа маань мөрний явдлаа зассан уурган дээр ирээд уургаа аваад татгаад алдчих юм аа. Нойлж байна. За амартай ширүүн дээр нь 3 мөрийг гаргаж өгсөн. За уургалжээ. За 6 оноотой болоод оноогоо нөгч байна. Өөр шүүрэн дээр оноо авсан болчтой бас болохоор ээж. Их хашир байна өө. Эмилигийн хард дээр сууж аал уургалж. За уургийн барин ч бас сайн мөр байна. За дагаад наалжтай. За аюулгүй шүргэн дээр ганц адуу гаргаж өгсөн. Уургалсан. За голон зогсоох хэрэгтэй байгаа. За зогсоогоод 9 оноо аваад нийлбэр оноо 15 оноотой болж байна. За бид бүхэн удаашруулж харж байна. Сайхан хараатай уургалж. Уур дэшүүрэн дээр оноотой байсан бол дэшээ нилээн гарч ирэхээр байна. Заган туяагийн Батэрдэн уурга нөгөөлтөө сэлгэнэ. Уурга алдаж байна. Мортой ширүүн дээр нь 2 мөрийг гаргаж өгсөн. Дараагийн ядуучин залуучууд гарч ирж байна. Залаг мортой гарч ирсэн ядуучин бол за Сэргэлэн сумын нэртуурагч сайн ядуучин Туйрын Мягмар сүрэн гарч ирж байна. За дунд тал Саарламартай гарч ирсэн ядуучин бол Хөдөр мөнхийн Адрах гараад ирж байна. За дараагийн ядуучин Буян дэлгэрийн Дөрөв онтх нар гарч ирж байна. За Мягмар сүрэнгийн хувьд бол 2022 онд Заан хаймгийн авраг дээр ирж тэмцээн уралдаанд оролцож байсан. Асал сайхан уургалдаг. За мотоцикл Брус 20 хүртэл тэмцээнд оролцоод авч байсан сайн ядуучин. За Буян дэлгэрийн Дөрөв онтх гарч ирж байна. Ташууран дээр нилээн дутсан. Замарны явдлаа зассаад харин уургаа шүрээд 3 оноотой олж байна. Замартай шүргэн дээр нь 2 мөрийг гаргаж өгсөн зөв талаасаа уургалж байна. Алдчихлаа. За дараагийн ядуучин Хөдөр мөнхийн Бадрах
алга мөртөө явсан. За дэшүүра алдаж байгаа юм байна. Уурга шүрхтээ бас алдчихлаа. За мөртөө шүргэн дээр нь 2 мөрийг гаргаж өгсөн. Алга мөртөө явсан. Алдаж байна. За сэргэлэн сумын шилдэг адуучин Батбаярын мягмар сүрэн. За нутгийнхын ер нь нэрт адуучин сайн адуучин л гэж ярьдаг юм байлаа. За мөртөө шүргэн дээр нь 2 мөрийг гаргаж өгч байгаа юм байна. За ханарулж ирээл уурга алдчихлаа. За 2 гарын тамир сайтай өнөөдөр арай л болсонгүй. За сүүлийн 2 тамирчин гарч ирж байна. За алга мөртөө гарч ирсэн адуучин бол Мөнх Эрдэнэ, хар мөртөө гарч ирсэн адуучин бол Бям сүрэн нар гарч ирж байна. За дараа жил сумын ямарг нь бас л эдгээр 3-9-ийн үетэнд зохион байгуулагдах байх. За монголчууд морин дэлэн дээрээ хиймрэн сэргэж эдгээр 3-9-ийн үетэнд цог золбоотой болж идэг. Ард түмэн за өнөөдөр нэмсэн уралдааныг өргөн дэлгэр ямар нэгэн хилэн маргаангүй за дэг журамтай зохион байгуулалтыг өндөр түвшин зохион байгуулсан Сэргэлэн сумын адуучдын холбооныхан за Монгол улсын авраг малчин Монголын үндэсний олон нийтийн 10 дэх телевизийн алтан унагны эзэн гайлууга за адуучин залуучуудаа дэмжиж гаргацсан. За мөнхөрд нь явжээ. За алга мөртөө дашуураа алдаад уурга алдаж байна. За мөртөө шүргэн дээр нь 3 мөрийг гаргаж өгсөн. Алдаж байна. За Бям сүрэн хар мөртөө явсан. За дашуураа алдаж байгаа юм байна. Морины явдлаа шангалаад уурга шүүрхсэн боловч уурган дээр тонгоосонгүй. За мөртөө шүргэн дээр нь 2 мөр гарч ирж байна. Хонгор алдсан мөрийг уургалаад уурга алдаж байна. За өндөр байгаа адуучин залуучууд эмнэг хангалаас урагч байна. За лавг сүрэнгийн эренчин за сумын аврагта аймгийн авраг талын дүмэн адуучин нэмцэнд сайн оролцож ирсэн адуучин. За морийг уйдаа төдлөгсөн. За адууч ер нь төдийлэн бол сайн болгосонгүй. За тэгтээ ойгоод идэг. За ер нь олон ч тэмцээн уралдаанд явж амжилт гаргаж байгаа дов үдсэн адуучин залуу. За төмөр үеийн эренчин за одоо билэхгүй тэхгүй явчих байна. За мөнгөр билбэлгүүлэн анхааралтай авах хэрэгтэй. За уйдаа төдлөгсөн. За одоо ч ерөөс сайхан бүлгэж байна. Зөрүүж уйдаад байна. За нэг зайлан дээр нь буучлаа. За тэгтээ унсан тооцсон 15 секунд тогтох ёстой багада. За минь дуурийн Батчулуун. За одоо билгсэн. За нэг байгаа тойрчлаа штэ. За тэр чигтээ булгаа явсан болч таас өндөр оноо авахаар байлаа. За хорлоо билгүүлэн. За одоо бас л үлэхгүй. За яван дундаа 2-3 бухаж үзэж байна. За ихтэй унахгүй байна. За даваа давг. 15 гонотойгоо. Өөрөндөө шүүрэн дээр оноо аваагүй. Мөртөө ягуун шүргэн дээр сайхан шүргүүлсэн. За бас л бүлэхгүй тэхгүй явчих байна. За уйдаад байдаг адуу бүлэхгүй байна. За ган лавг. Суатууч ер нь бүлэгсэнгүй тэр чигтээ гараа авчиж байна. За цаана очиод өөрөө за хүзүүрэн гуйдсан чинь зайлаад гараа авчиж байна. За зайлаан дээр нь өөрөө унчлаа. За дорж дэрэм цаадавсан. За адуу билэхгүй байна. За Даран аймгийн Сэргэлэн сумын авраг нь за 4-9 үетэнд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөж байна. За өнөөдрийн нэмцэн уралдаанд 36 адуучин залуучууд Эд-5 эдрийн жавхаа сорин өрсөлдөж аврагаан тодрууллаа. Нутгийн ард иргэдэн адуучин дэмжээнэ шимтэн үздэг, дэмжин оролцдог сайхан ард түмэн. За өнөөдрийн нэмцэн уралдааны 5 дугаар байранд мөнхөргөл шалгарсан 5 дугаар байрын шагналыг сумын адуучдын холбоон дэргөө Мягмар доржийн Хадбэргэл шагналыг гардуулж байна. За 5 дугаар байрт Халзан цагаан оноор за 2 дугаар багийн адуучин Батбаярын Баатар шагнал урамшуулж байна. За 4 дугаар байранд 4 дугаар багийн адуучин Отхон сүрэнгийн Ган лавг шалгарсан. За шагналыг Сэргэлэн сумын адуучдын холбоон дэргөө Мягмар доржийн Хадбэргэл за Хундан цагаан оноор 1 дугаар багийн малчин Батчаргал Хундан цагаан оноор шагнал урамшуулж байна. За 3 дугаар байранд лавг сүрэнгийн Хорлоо шалгарсан. За шагналыг Сэргэлэн сумын адуучдын холбоон дэргөө Мягмар доржийн Хадбэргэл Хурдан удмын адуугаар даваа давг шагнал урамшуулж байна. 2 дугаар байранд Төмөр хуйгийн
Ирэнчин шалгарсан за шагналыг сумын ядуучдын холбоон дэргэн Мегмар дөржин хадбэргэл шагналыг гардуулж баяр хүргэж байна. За энэхүү 2026 оны Дорнод аймгийн Сэргэлэн сумын авраг ядууч нар за Барчин 1-р багийн ядуучин Лав Үсрэнгийн Ирэнчин шалгарсан за шагналыг Сэргэлэн сумын засаг даргын урлагч Гамбаатрын ган тулга шагналыг гардуулж баяр хүргэж байна. За өнөөдөр Сэргэлэн сумын засаг даргын тамийн газрынхан 1 сая төгрөгөөр дэмжин оролцсон. Өнөөдрийн нэмсэн уралдааны уран уурагч залуугаар Лав Үсрэнгийн даваа даваг шалгарсан за уран уурагчийн шагналыг ивент гэсэн 2-р багийн малчин молом ивент гэж оролцсон. Даваа давгийн хувьд бол морьтой жургуу явган шургуун дээр өнөөдөр сайхан ургалаа л за эрхэм хүндтэй шагналыг сэтгэл дүүрэн шагналаа гардаж авч байна. За өнөөдөр сумын аврагтаа ирэнцэн маань тэргүүн бэр шалгарч байна. Баяр хүргэе. За баярлалаа. Өнөөдөр өөрөө тэмцээнээс зохион байгуулад өөрөө сайхан хол тасаргаа төрүүллээ штэ. Харин тэглээ. Ёстой сайхан байна. Залуучууд мундаг сайн оролцож байна. Сумын явахтаа төрүүлвэл аймгийн авраг аймгийн бүстэй оролцох эрхээ авч байгаа. Тий. Одоо өстой тийм өстой адуучин төвчнөөс өргөн сайхан болж байна. Дараагийн тэмцээн оролдоонд өндөр амжилтыг хүсэн өрөөё. За баярлалаа. Тэр сайхан ерөөл Батар шиг болтгоо. За намайг Дорнод аймгийн Сэргэлэн сумын Цэрэн Турган Лав Үсрэнгийн хорлоо гэдгээ. Тэгээ сумынхаа авраг ядуучинд өнөөдөр 3-9 үтэнд 30 гаруй сайхан залуучуудтай эдийн хавар чадраа үзлээ. Сайхан байна. За миний хувьд одоо морь гэдгээр хямрлаг сайхан амтан тэгээд морин дээр уургаад морин унаад эмэл дээрээс өндөхөөр эр хүний залуунаас үнэхээр сайхан санагддаг. Яа дараагийн нэлцэн орлоод амжилтсаа. За баярлалаа. Наад Дорнод аймгийн Сэргэлэн сумын яриад 1-р огийн адууч мөнгө Боцоргийн мөнгө хөрлөгдөг. Тэгээд тиймэрхүүлэн да. Адуун таквад хэдэн жил болж байна? Адуун таквад юу нэ багаас л адуун дөрвсөн лөө. Тэгээд хүний адуу орж байгаад хардаг тэгээд энэ. Өөрөө одоо ингээд тэмцээн оролдоод ингээд зөндөөл үзчихсэн. Анхны шин шагнал гэж штэ сумын авраг тий. Сумын аврагт анх удаа орж байгаа юм байна. Тэгээд анхны шагналаа авч байна. Сэтгэл нь мэдээж өндөр байгаа. Олон хүмүүсийн шагнал авч байгааг харж ирсэн баг. Яг одоо өөрийнхөө сэтгэлдээ хооцол. Сэтгэл гоё өндөр л байна. Ямч. Тэгээд хойд бүстэй нэг сайн бэлж байгаа дорндоо л гэж чинь да. Одоо удахгүй болох хойдлын бүстэй өрсөлдөж аймгийн аврагтаа олцох гэсэн эрхээ аавна. Тэгэхээр одоо яа харахгүй хариуцлагатай тэмцээн болох юм даа. Тий. Тэгээд сайн бэлж байгаа дорндоо. Маа мөнгөрдөн нэг авах үү. Би энэ сумын аврагт би нэг хотодоос аюу сурдээ. Тэгээ сумын авраг болонгод л яг нэг 2-3 хоногийн өмнө яваад өгт. Тэгээ яг бас явах гэжсэн чи маа мөнгөрдөн гадах. Юу яриад байгаа чи одоо ор гэсээр гад. Тэгээ ахаа наа чи ор гэсээр гад тэгээ орлоо. Миний эмээл азар мөр манай ах хоёрын бүгдийг бэлж өгөө тэгээ орсон. Мөнгөрдөн гэдэг. За намайг Төмөрөгийн Эрэнчин гэдгээ. Өнөөдөр сайхан өдөр бол сумын манай авраг шалгалт гадаадны зүйн зохион байгуулж 2-р хайрд ирсэндээ баяртай байна. Өмнөх амжилтаасаа дордвол. Өмнө нэг актер сохохоор ганц 2 бооцоосын шургуунд орж исэн. Өнөөдөр юун дээр анхаарав? Залуучууд сайхан ургалж байна да. Тий харин манайх сайн ургалж. Ер нь алдахгүй бүх төрлөө жигдэхээ оролцоо даа л гэж бодлоо да. Тэгээ 2-р хайр ирсэндээ баяртай байна. Морь унаад явахад ер нь сайхан дүү адуугаараа явуулчихсан хэрийн салхи цэвэлзээд адуугаараа явуулчих сайхан дөө. Монголын ард түмэндээ морь унах талаар нэг сайхан уриалга хэлвэл. Уриалга хэлээ. За морьтойгоо сайн нөхөрлөөрөө л гэж хэлээ да. Монголчуудаа тий. Монголчуудаа. Тэг морьоо сайн унаарай л гэж хэлээ. За баярлалаа. Тэгээ дараагийн тэмцээн оролдоонд амжилт хүсье. Эдгээр хоногийн дараа аймгийн бүс нь одоо зохион байгуулагдана. Амжилт хүсье. За баярлалаа. Та ч ихсэн баяр амжилт хүсье да. Баярлалаа. За Сэргэлэн сумын авраг амжилттай болж өндөрлөж байна. Өнөөдрийн тэмцээн уралдаа 5 байр шагналтай мөн дээрээс нь уран урагчийн шагналаас гардууллаа. Өнөөдрийн тэмцээний уран урагчаар манай даваа даваг маань уран урагчийн шагналыг авч байна. Баяр хүргэе. Баярлалаа. За намайг Дорнод аймгийн Сэргэлэн сумын 1-р огийн адуучин Лав Үсрэнгийн даваа даваг гэдэг хүн байна. За би нэг 2007 оноос хойш адууны төлөөл явж байна. Адуунд
Одоо эхлээд ч одоо хүний адуу харж ийлээ. Сүүлдээ ч өөрийнхөө адууг алгуулсан мандлаад л олон жил байна. Одоо тэгээд адууны босоо цагаан хэмэр намайг мөнхөд ивэж байдгаа. Би одоо ингээд олон тэмцээнд оролцдог. Яг хөө өнөө жил байгаадаа аврагынхаа тэмцээнд байгаадаа оролцлоо. Сайхан байна. Уран урагч авсандаа баяртай байна. Манай бол Хогсрон гэдэг хүн өөрөө мөр ургалдаг урагч хүн байсан. Надад дагаад зааж уламжлуулсан. Одоо би ягаад тэр уламжлалаа дагаад л уурга өөрөө наадаг, мормалаа өөрөө сургадаг. Тэгээд одоо энэ олон ч урганы мөр автирлаа. Миний найзууд бүгд сайхан оролцлоо. Тэгээд тэмцээн сайхан оролцож байна да. За баярлалаа. Тэгээд дараа дараагийн тэмцээн оролдоонд амжилт хүсье. Нутгийн зан олондоо нэг мэдлэгээ шүүлээж одоо морь жил гарах гэж штэ. За ингээд ирж морь жилдээ нутгийнхаа зон олонд өрн хаврыг өнтөө сайхан долгоорой гэд бүгдэнд нь сайн сайхны хүсээрэй доо. За ийхүү Монголын адуучдын ялбаа Монгол адуучин байж Даранд аймгийн Сэргэлэн сумаас Даранд аймгийн Сэргэлэн сумын сумын аврагч шалралт адуучин тэмцээнийг бүрэн ихээр нь бэлтгэн үзүүллээ. Мориндоо хайртай хүн эх орондоо хайртай гэдэг монголчуудаа морь оноё. Орны талаас наран манддаг бодохоор домог түүхтэй нутгаан би дуулаа. Дөлгөн хэрлэн айдгуутай бодохоор эдгэр сайхан нутгаан бид дуулаа. Заадаад наран мишэдэг бодохоор үлэмжит нүн нутгаан би дуулаа. Урнаан бидрэх боёр нуртай бодохоор унадан төрлөх нутгаан бид дуулаа. Минуте хамгаалдаг бодохоор их бурханд шүтэндээ би мөргөдгөө. Саяатыг миний гэрэл тулдаг бодохоор зөвхөн ихэтэ нутгаан бид дуулаа. Хамгаруудам менингийн табаран гойсон халахын модын түүхэн яруу амдартай мартасан нутаг минуте. Монгол адуучин энтертайнмент
үндэсний ус соёлыг түгээн дэлгэрүүлэгч Бушхан брэнд эрүүл хүнсээр дэлхийг дайлна.